За өглөөний мэнд хүргэе. 9 сарын 29-ны өдрийн өдрөөр хэрэгжүүлэх сургамжууд номын хэсгээс та бүхэндээ уншиж өгье. За өнөөдрийн ишлэлээр Иоанна номын 2:9-дэр гардаг аврал эзнээс ирдэг гэсэн ишлэл гарсан байна. Сайн мэдээ ярьж байгаад хүн болгон дээр очиж хэрэгтэй хэрэггүй юм хам шимж яриад салж өгдөг хүмүүс байдаг. Сонсогч хүмүүс нь залхаж салхын дүүс болсон доо. За би Есүст итгэе гэж бодлоо. Сайн мэдээ ярих нэрийдлэр хүн дээр очиж төв бодож залхаадаг явдал нь үнэхээр сайн мэдээний ажил мөн үү? Шудрах хэлбэл энэ нь сайн мэдээний ажил биш. Харин шашны тулгалт юм. Махбодын хүчээр хийсэн ажлууд сайн үр дүн авчрахаас илүү хор хохирол учруулна. Христэд түлхүүр бий. Христ хаалгыг онгойлгодог. Түгжээтэй хаалган дээр очиод бүдүүлгээр эвдэж орох нь Бурхны хүсэл биш. Хаалга онгоох хүртэл бид эзнийг хүлээх ёстой. Бүдүүлэг, төвчээргүй, бусдыг хүндэлдэггүй зангаар сайн мэдээг тунхаглах нь Христийн үйл хэрэгт тус биш ус болно. Ах トゥ хамаатан садан найз нөхдөд Христ итгүүлэх гэж хүсэх нь зөв. Ихтэй Бурханаас илүү яарч атгаж болохгүй. Төвчээртэй бай. Шаргуу залбирч ихээр хайрл. Тэгээд эзэн Иесусыг гэрчлэх боломжийг хүлэе. Джон Скоттын бичсэн гэнэ юутай үнэн үгүй. Дитрих Бонхоферийн зарим номлолтой би санаа нийлдэггүй ч гэсэн түүний хэлсэн дараах үгэнд бодууштай үнэн санаа агуулгадаж байна. Авралын үгийг зогсоо зайгүй яриад байх нь үр дүнгүй. Хүн бусдыг хүчлэх эрх байхгүй. Хүчээр итгүүлж чадахгүй. Сайн мэдээг хүчээр тулгах хүмүүсийн араас гүйх, өөрийн хүчээр хүмүүсийг аврах гэж оролдох нь аюултай бөгөөд хий дэмий ажил юм. Ийм арга замаар ажилласаар хүмүүсийн сэтгэл зүрхийг улам хатууруулж харанхуйлуулна. Тэгэхээр хүчилдэг арга нь үр дүнгийн дээр хор хохиролтой гэсэн үг. Хямдхан нэгүүлслийн үгээр хурдан үр дүнд гарах гэсэн оролдлого маань хүмүүсийг залхааж, ундууцал, дургуйцлыг нь төрүүлж аврах биш алдах ажил болж хувирна. Хүн дахин төрөх нь ариун сүнсний ажил. Хүний хүслээрч биш хэмээн бичигдсэн нь хүний хүчин чармайлт хичээл зүтгэл хүсэл байлаа гэд бусдыг аварч чадахгүй гэсэн утгатай. Хэтэрхий их тулгаж хүчлэх аваас Христэд итгэе хэмээн амаараа хэлвч ачир дээрээ зүрх сэтгэлд Христээс холдож Христийн загалмайн дайсан болж болцошгүй. Ариун сүнс биднийг ашиглаж бусдыг аврах нь амьдралын нэгэн сайхан мөч харахгүй мөн. Гэтэ энэ үр дүнд хүрэх гэж өөрсдийн хүчээр зүтгэвэл эргээд амаа барих хэрэгтэй болно. За бас маш анхаарч бодох хэрэгтэй асуудлын талаар ярьсан байна тийм ээ. За ингээд өнөөдрийнх нь ажил хичээл амжилт хүсье. Баяртай.